За гэрээний энэ хоёрд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ гэдэг дээр нүүрсний үн унсан бас нэг шалтгаан бас би одоо л ойлгож байна. Энэ гэрээ Сойрхон Батлагтай холбогдож улсын хурлаар хэлцэгтэй холбогдуулж нүүрсний үнийг одоо бас зориуд бууруулсан байна гэж би хувьдаа ойлгож байна. Яагаад тэгэхээр та бүхэн гэрээндээ анхны үнэ хэлцэрт гарын үсэг зурхаас өмнөх өдрийн одоо ханшаар тооцно гэдэг ингээд оруулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр манай нүүрс оргил үедээ хэд байлаа. Өнөөдөр хэд болцсон байна. Тэгээ цаа тал чинь энийг хараад ингээд одоо бас нүүрснийхөө үнийг бууруулж агаад он гарангууд зориудаар тэгээ энэ Сойрхон Батлах энэ хугацаанд анхны үнэ хямдар тооцох ийм л одоо бас бизнесийн арга ухаан байсан юм уу гэж би харж байгаа юм. Тэгэхээр Туван сайдаас энэний зөрүүнд бид нар ямар алдагдал хүлээх ийм эрсдэл үүсэж байна. Зүгээр дундаж оны өмнө өгжсэн үнээрээ энэ гэрээг хийсэн бол анхны үнэ тооцсон бол гэтэл өнөөдөр нүүрс чинь 70-80 руу ороод ирсэн байна. Энийг анхны үнэгээ тооцвол энэ хоорондын зөрүүнөөс бид нар ямар хэмжээний алдагдал үүрхээр байна вэ? Энийг тооцож үзсэн үү? Энийг нэг та хариулж өгөөч. За энэ үнэтэй холбоотой асуудлыг би бас дахиж сандаг очрог шинэ асуултанд хариулъя. Бүр заалтуудаар нь уншиж өгье. Энэ хэлцээрийн 4-р заалтан дотор гашуун сухад ганц мод чиглийн төмөр замын тээврийн Багтаамж эдийн засгийн үр хөжийг хангах зорилгоор нүүрс худалдаах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо Эрдэнэс Тавтологи компани урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл үнийн аргачлалыг жишг болгож гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхлэнтэй уялдуулан 16 жилээр тогтоох гэж байгаа. Энэ дээр ерөөсөө өчигдрийн үн энтер гэсэн өмнөх өдрийн үн мөн гэсэн үг өгүүлбэр ерөөсөө байхгүй. Би түрүү хэлсэн тавталгоогоос зарагдж байгаа нүүрс маань хоёр одоо замаар зарагдж байгаа. Нэг нь уулуурхайн биержээр арилжаалагдсан үнээр нөгөөх нь бол өмнө байгуулагдсан урт хугацаатай гэрээ байгуулсан 4 гэрээний нүүрсний үн гэсэн ийм гэрээний нүүрсийг өгөх гэсэн ийм байдлаар явагдаж байгаа. За тэгээд энэ гэрээнүүдийн хамгийн одоо сүүлд баталгаажсан үнэн дээр нэмэх нь нөгөө сонгогдсон одоо индексүүдийн тохируулгыг ашиглаж энэ үн бүрднэ гэж ингэж ойлгож болно. За дээрэс нь эдгээр доктортой одоо хийгдсэн 4 гэрээний үн бол одоо тээврийн зардал ороогүй нь байгаа. Биржээр арилжаалагдж байгаа нь бол хятадын талын одоо бомбтон дээр очиж буулгаж өгөх хүртэл үн орсон байгаа. Тэгэхээр хүмүүс энэ тээвэргүй үнийг нь хараад ийм хямд үнээр борлуулж байгаа юм байна гэдэг ийм одоо ойлголттой болдог. Яг бодит байдлаар өнөөдөр биржээр одоо зарласан байгаа үн бол коксчих нүүрсэн дээр бол бид нар 91 одоо долларын үнэтэй 3.1 коксчих дээр 67.8 долларын үнэтэй эрчим хүчний нүүрсэн дээр бол 40.7 долларын үнэтэй байгаа. Энэ үннүүд дотор хил хүртэлх хөргөлтийн буюу даф нөхцөлийн тээврийн үннүүд орсон үн энэ байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүү гэж ингэж ойлгогдоод байна. За өнгөрсөн мэдээж онууд дээр бол нүүрсний үн бол янз бүр байсан. Дундаж нүүрсний үн бол 120 орчим доллар байсан. Бид нар төсөв дээрээ бол 105 доллараар авсан. Өнөөдрийн байдлаар бол нүүрсний дундаж үн бол 80 доллар орчмын хэмжээтэй байгаа гэдгийг хэлье. Гэхдээ Туван сайдаа би маш тодорхой асуулт асуусан шүү дээ. Оны өмнөх 120 доллартай байсан тохиолдолд өнөөдөр бид нар гэрээгээ ивэл анхныхаа үнийг тэндээс тооцвол бид нар цаашдаа ямар хэмжээний орлого олж болох вэ? Өнөөдөр унтсан байгаа тохиолдолд 80 доллараар тооцоход энэ хоёрын хоорондын алдагдал хэдвэ? Тэгээд бид нар бол бас л нөгөө талдаа монжуулж яана л гэсэн үг шүү дээ. Алдагдaltaй л гэрээ байгуулж яана гэсэн. Яагаад тэгэхээр цаа тал чинь зориудаар гэрээ нүүрснийхөө үнийг унгаж байгаа л энэ гэрээг хийлгэж шүү дээ. Яагаад тэгэхээр та бүхэн гэрээндээ болохоор анхны үнийг гэрээ байгуулахын өмнөх өдрөө тооцно гэж оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь цаадуул чинь өнөө унгаж байгаа л зориуд энэ хаанасаа тооцох вэ гэдэг. Тэр таны тэр нэмэгдэл одоо юу гэдэг одоо хамтран сонгож авах удирдлын индексийн тохируулгыг чинь ойлгож байна. Анхны үнийг чинь би асууад шүү дээ. Энэ хоорондын зөрүү та нарт эдийн засгийн тооцоо байна уугүй юу? Ямар хэмжээний бид хүн алдагдал. За энэ үн бол одоо дэлхийн худалдааны дайн Трамп тарифтай холбоотойгоор бүгд нарт хятад улсын экспортын гангийн бууралтай холбоотой үнийн уналтаа
Энэ манай энэ гашуун сухад ганц умдны хил холболтой унж байгаа үн биш ээ. Бүгд найрамд Хятад улс жилдээ 4 орчим тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй ийм улс. Манайхаас орж байгаа энэ одоо 80 сая тонн бол энэ одоо хэрэглээний ердөө 2%. Тэгэхээр манайд зориулаад бусад бүх хүнээ унгана гэдэг ойлголт бол байхгүй. За анхны үн гэдэг үн бол одоо хөдөлдөг үн. Энэ бол нэг тогтоочихсон үн биш. Өмнөх өдрийн үн гэсэн ойлголт байхгүй. Олон улсын практикт бол энэ нүүрсний худалдааг урт хугацаанд тогтвортой байдлаар хийдэг. Яг өнөөдрийн байдлаар харах юм бол энэ урт хугацааны гэрээнүүдийн үн биржийн үннээс өндөр байгаа гэдгийг танд хэлье.